намайг Баасрагддаг. Би Төв аймгийн Аргасан суманд суралцдаг. Тэгээд одоо яг ийм сайн дурын ажилд оролцоод ер нь бол нэг 4-5 дахь удаага орж ийн. Let's Sparkle-ийн Чингэлтэйгээс хойш ер нь бол ингээд яг ирж байгаа. Тийм. Одоо яг ингээд яг иймэрхүү ажил сайн дурын ажил ирэхээр ер нь бол маш гоё өөрөөрөө бахархмаар санагддаг. Монгол улсын маань нийслэл гэж явдаг. Тэгээд ер нь бол Монгол улстай хийж байгаа ингээд яг миний хувьас ингээд хийж байгаа ингээд яг хамгийн том ингээд зүйл гэж би нод бодож байгаа. Одоо Let's Sparkle маань болохоор ингээд нэг тоглоомын талбай зөвлөдөг шүү дээ. Одоо ингээд манай байрны доотлол ч юм уу тийм их тоглоомын талбайнууд их бохир байдаг. Тэр нь бол ингээд жоохон дүүнер маань тоглоход ингээд жоохон бохир орчин учраас ингээд яг сэтгэл жоохон эмзэлдэг байсан. Тэгээд яг нэг мод ахыгаа ингээд ийм хийж байгааг ер нь хараад тэрнээс хойш ер нь бол ингээд гоё нэгдээ даа гэдэг тэр нь бол орж эхэлсэн. Би Говьалтай аймгийн Цогцмын ерөнхий боловсролын бүрэн дэвтэр сургуульд сурж байгаад сая хичээл амраад ирсэн байж байгаа. Миний зүгээс залуучууд бидний зүгээс их орон Монгол оронд оруулж байгаа хувь нэмэр маань яг багч гэлтгүү үнэлэгдэх хэвээр багч гэсэн би ингээд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлээд сайн дурын ажил нэгдээд Монгол улс орондоо Улаанбаатар хотынхаа цэвэр цэмцгэр байдалд ингээд нэмэлт хөрөнгө оруулалт оруулж байгаадаа маш баяртай байгаа. Улаанбаатар хотын хамгийн бохирдолтой газар хаагур харагддаг. Ер нь л нөгөө хотын зах хэсгүүд ер нь нэг тийм анзаарагдaltaгүй өнгөрчихсөн байдаг. Тэр хэсгийг уг нь авч үзвэл маш хэрэгтэй санагддаг. Манай үеийнхэн гэж хэлэхэд мэдээч эх орны маань ирээдүйд бидний гарт байгаа. Өнөөдөр бид юу бодож санаж байна? Эх орныхоо ямар үнэт зүйлээр бахархаж байна? Монгол хүн гэж яг ямар хүн юм гэдэг бахархал амгчлаараа бид нар амьдарч байгаа учраас ирээдүйд Улаанбаатар хот маань Монгол эх орн маань яг ямар байх нь бидний гарт байгаа учраас бид нар өнөөдөр яг Монгол хүн болж төрснөөрөө бахархаж үнэт зүйлсээ ойлгож ухаарч сайн дурын ажил нэгдэж эх орныхоо хувь нэмэрт багц гэлтгүү хөрөнгө оруулалт хийгээрэй найзлаа гэж хэлье. Окей, хотын даргынхаа уриалгаар ингээд хотоо цэвэрлэцгээе. Бидэнтэй нэгдээрээ.